Ардчсан хувьсгалыг 50 замаар хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөх агсны амьдралыг өгүүлсэн Бүү март уран сайхны кино богино хугацаанд хийгдээгүй. Киноны уран бүтээлчид 3 жил орчим судалгаа хийж киног бэлэн болгосон тухайга нээлтийн үеэр онцлон хэлж байсан. Өнөөдөр бидний байгаа энэ цагийг авчрах зоригтой эзэгтэй шийдвэр гаргасан Жамбын Батмөх гэж хүнийг Бүү мартаасаа хэмээн хүссэн учраас энэ киног бүтээсэн гэдгийг киноны найруулагч хэлсэн. Ер нь бол энэ кино маань Монгол хүнийг магтан дуулсан ийм кино бүтээлээ. Бид нар алин болгон монголчуудаа нэг ерөнхийлөгчийн мөнгийг залждаг эхнэрээ зоддог залуугийн тухай үзүүлээд байх уу. Бас Монгол хэв шинжид дүрийг ийм магтан дуулсан бүтээл гаргая гэж зорьсон. Энэ зорилготой хүрсэн байх гэж бодож байна. Одоо Жамбын Батмөхбай намтар түүх артсан хөдөлгөөн арчлын анхдагчтай яалтчгүй холбогдгоо. 90-ад оны артсан хувьсгалыг хийхэд Жамбын Батмөх ямар алсын хараа ууж ухаан гаргасан гэд одоо энэ залуучууд заавал мэдэж байх түүхийг Бүү март киногоор үзүүлжээ. Жүжигчин хүнд одоо байгаа, бодтой байгаа. Одоо түүхэн улсуудын дүр бүтээх бол хэцүү байдаг. Гэтэл миний бүтээсэн дүр, энэ кинонд бүтээсэн дүр маань өөрөө ингээд надтай цуг ингээд байж байна. Эх орноо өнөөдрийг хүртэл авч ийм сайхан эх орныг та бүхэнд үлдээсэн юм шүү гэдгийг түүхэн энэ дөрүүд маань бүгд та бүхэнд хувийнхаа тоглолтоороо хүргэж байгаа гэж би бодож байгаа. Түүхийг зүйн манай Монголын залууч хойч буй мартаж болохгүйгээр зүрхэндээ авч үлдэх ёстой гэдэг үүрэг хариуцлага зорилтыг л бид урдаан тавьж хийсэн. Киноны гол дүр болох Жамбын Батмөх агсны дүрт соёлын тэргүүний ажилтан Төрбат агсан тоглосон. Харин Батмөх агсны гэргээ дайрмаагаан дүрт Монгол Улсын гавьяач жүжигчин Тунгалаг, төр нийгмийн нэр зүтгэлтэн Цэдэнбал агсны дүрт төрийн сойрхолд гавьяач жүжигчин Төмөр Баатар нар тогложээ.